Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны уралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөөгийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зөвгөн шууганы нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатарт 18 цаг 16 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 3-ны даваа гарагийн дөрөн зөвгөн шууганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар ажиллаж байна. За дахин орой минь түргээ. За орой мэндийг дахин үргээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар кафе Паскучи за мөн аялалд гарахаас өмнө наклада шалгуулаарай гэд Японы нарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Лакабяна наклад хамтран аялаж байгаа. Баярлалаа. За өдөр таны мэдээгээр эхэлнэ. Шоулахад бэлэн үү? За билэн шинэ 7 хоногийн шуугаан сүртэл эхлэхээр байна шүү. За. За гэрлээ чи шивээс хийлгэх лөө. Ерөөсөө хийлгэв. За хүмсэг шивээстэй. Тийм. За ер нь бол энэ шивээсний тухай сүртэй сүүлийн үед одоо интернетээр ялангуяа IG дээр өстө жинхэнэ шуугуулж байгаа нэг мэдээг хүргэх гэж байна л да. За. Би жишээлбэл мэдгүй надад ерөөсөө ингээл шивээс хэлэх чинь бол өстө димимигээл хар багаас суулгацсан юм шиг байна. Миний толгойд. Тэгээ би ерөөсөө хэлгээгүй. Сүүлийн үед л харин нэрээ нэг тийм ч юм шиг үлждэг юм уу, ийм ч юм шиг үлждэг юм уу гэсэн атын бодол толгойд байн орж ирээд их болцсон. Угаасаа бидний баг баг чинь нөгөө нэг шорон оронгоор орсон хүмүүс чинь янз бүрийн шивээрээ шивээсэдэг. Шивээстэй хүн ч юм бол одоо ер нь болж хөтгөхгүй л хүн гэж ойлголттой өссөн хүмүүс шүү дээ бид нар чинь тийм л нийгмийн хүмүүс. Тэгсэн чинь би сүүлд нэг овоо за үгүй шивээс бол одоо тий ингээд бас урлаг юм байна гэж ойлгоод охиноо 16 хүрэхээр нь хойлоо хос шивээс хийлгээгээ ярихгүй юу? За тэгээд битээр яг 16 өрдөг жилд нь шивээс их газар болсон чи бүр оочор цаг маг байхгүйгээд бүр олддгүй юм бэлээ. амар уртудаан очтой байдаг. Тийм тэгэнгүүт нь тэгээ би дундаасаа нөгөө яг нэг гой оргилцсан явж ирсэн тэгээ шантардсан байгаас тээ. Тэгээ манай хүн гүүж очиод өөрхийн нэг хаанаач үлээд нэг юм жижигхэн өөрхөн зүрх шивүүлсэн байсан. Тэгээ би бол шивээс шилгэж чадаагүй шүү. За ер нь бол шивээс хэлгэн гэдэг нь бараг л насан туршдаа огт арилгахгүй зүйлийг бие дээрээ үлдээж байгаа хэрэгээ. Тийм ээ. Нэг үгээр бол. За шивээс хэрв сайн болвол урлаг. Тийм үү? Харин муу болвол насны өнгөө болж байгаа шүү дээ. Ерөөсөө л насны өнгөө болж байгаа. За гисэн ч сүүлийн үед Red Bull ундааны баркод энэ Red Bull-ийн баркодыг амар их шивүүлдэг болсон гэсэн. Тийм үү? Тийм. За Амтнч хүнч мэддэхгүй сонин дүрсгээд одоо ямар ч удахгүй гайд сонин шивээс хэлэх хүмүүс олширсоор байгаа гинэ. Шивээсний ертөнцид. За тэгвэл Египтийн Каир хотын шивээсний газар Томас Татус гэдэг газар саяхан Instagram хуудсанда нэгэн нялхохны шивээс хийснээ нийтлсэн бих дэмий үрсэн хамгийн сүүлийн үеийн шууган болоод байгаа талаар мэдээлэл хүргье. За уг нь бол нэг үйлчлүүлэгч нь дэмэстэй өөрийнхөө хайртай охиныг л биен дээрээ шивүүлье гэд зургийг нөгөө шивүүлжээ. Өөрийнх нь одоо төрүүлсэн хүүхдэн шүү. Тэрнээс тийм хайртай охин том үний зураг биш. Жоохон хүүхдийнхаа зураг. Хөөхөн хүүхдийн уулна яг ориг зураг нь. Томсын нийтлсэн зураг нь хайртай охиндоо зориулсан дурсгал гэхээсээ илүү захим ертөнцид бол жинхэнэ олны дог тухуулсан үйл явдал болоод байна. Арайч дэндүүлсэн нэг ингээд эн чинь яг шивээс чи өөрөө те ингээд хүний хөрөг шивдэг хүн тустай юм байна л. За. Хүний хөрөг шивдэг хүн тустай. Лого шивдэг хүн тустай. Хээ угалж шивдэг хүн тустай. Тэгээ одоо өнгөт шивээс идэх хүн тустай ингээд тустай байдгийм байна. За харин мань Томас бол би бүгдийг шивдэг гэж ярьдаг нөхөр юм байна л да. За шивээсний зураг нь Instagram дээр одоогийн байдлаар 31 сая гаруй үзэлттэй. Олон мянган сэтгэлдтэй байгаас баг бүх сэтгэл сөрөг. За тэгтээ энэ сэтгэл битсэн хүмүүс бол бас энэ жоохон хүүхдийн зураг байхад те бас л арай л ширүүн байгаамаа. Аав нь унших юм бол гомдохоор. Гэхдээ энэ яг ингээ хүүхдийн ориг зурагтай харьцуулсан байхгүй яа. Аяггүй хөөхөн охин байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ шивсэн хүн нь өөрөө нэг юм эрэгтэй хүн шиг болгоо шивсэн байхгүй юу? Энэ арай л дэндүүлсэн энэ нэг юм нэг одоо яатсан ч юм юм дий. Арай л биш ингээд бүх биеийн нүрийг нь ингэж нөө нэг одоо юм нөө гэрс өдр гаргах гэж шивээд бүр алаа хийчих. Харин тийм. Уг нь зүгээр хөөрхийн ингээд нэг гадна талыг нь хүрээг нь гаргацсан бол баг болохоор байсан юм. Харин тийм. Миний хараад бол тэгэхэд чи ингээд нөгөө нэг
гэрэл сүдэр гаргах гээд нөгөөдхий жинхэнэ кубанаас артаа навшиг болгоо ийцэн. За тэр хүмүүсийн бичсэн сэтгэл одоо би унши. За. Бүгжний эзний эсмийг бол мөн үү гэсэн. Тэсэнд нэг нөхөр үгүй ширэк байна гэсэн. Хөөрхий нохоогоо алдсанд чинь харамсаж байна гэх мэтээр яжилсан. За нохооч бас арай юу юм бэ? Бас арай. Зарим нь бүр танаа эхнэр чинь шивээс арилгах үйлчлэгээтэй юм уу гэж тоглоом шоглоом аслуулан сэтгэл үлдээжээ. За. Томс гэд энэ нөхөр одоо энэ шивээсний газрын эзэн. Шүүмжилт гутрах биш. Харин ч жинхэнэ зургийг шивээснийхээ хажууд нийтлээд ийм зургийг би ингэж шивсэн штэ гэж харуулсан. Ууламж доогдох уулсан гин. Учир нь хүүхдийн зураг шивээс хоёр хооронд огт адилгүй байна гэж. Ууг нь ингээд яг харах юм бол адилхан байгаа маа. Ууг адилхан дул байгаа юм. Гэтэ авраг болвол дээ штэ. Тэр нэг ингээд нэг гэрэл сүдэр гаргах гэдэг л дэм юм бас. Харин тийм ээ. Тэгэхгүй. Зүгээр л ингээд гадна талын дүрс байсан бол окей байгаа байхгүй. Харин тийм. Гэтэл хашир бол одоо ингээд өнгөрлөө л дээ. Тэгээ аврагч гандан бурдгүй хүн байгаа юм л да. Олон төрлийн шивээс идэх гэж өөрийгөө сурталчилдагч энэ олон урсгал шивээсний чанарт сөргөөр нөлөөлсөн бол та гэсэн ч Томас зогсолтгүйгээр ажиллаа нийтлсээр байгаа гэж байна. Гандан бурдгүйрээ. За сэтгэлдлүүд нь. Өөр яг энэ постны доотлын сэтгэлдлүүд. Нялх охин биш ээ. Нялх чөтгөр шиг л харагдаж байна. Арай л дэндүүлээд байгаа байхгүй юу? Харин тийм. Нохоогоо алдсан чинь харамсаж байна гэж бичсэн байсныг хараад би бол үнэхээр итгэсэн гинэ. Яана. За шивээс бол муу байж болно. Гэхдээ интернетийг нэг мөсөнд дөргөөж чадлаа штэ. Энэ чинь бас авиас шүү гэсэн байна. Гэхдээ бид нар одоо Монгол дээрээ сууж штэ. Тийм штэ. Нэг төрлийн авиас л юм ер нь бол. Йоо манайх хаална. Йоо за арай халамцсан байхдаа шивээсээ хийц юм уу хаашаа юм бэ? Томс гинэ. Йоо. Томс бол арай дэндүүсэн. За хамтран аялагч яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 23 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялалд гарахаас өмнө наклата шалгуулаарай гэд Японы нарыг Дакатагаас чанар бол аюулгүй байдал Акебано наклад хамтран ажиллаж байгаа. За 95 жилийн туршлагатай Японы номер 1 брэнд Акебано накладны үйлдвэр нь өөрөө Японы Ямагата хотод байрладаг. За энэ үйлдвэр дэлхийн хурдны галтрагны торомсны накладыг үйлдвэрлэдгээрээ онцлогоо. За дээрэс нь плянзанд зураас үүсгэхгүй, гэмтэл учруулахгүй, илэгдэл удаан гэдгээр бол онцлог давуу талтай гэх мэт маш олон давуу талтай. За би хэлээд байгаа шүү дээ. Одоо бид нар бол ажил гэрийнхээ оронд машин авч байгаа. Бид нар мэддэг замаараа явж байгаа учраас бидний ингээ одоо торомсны наклад дууссан байлаа ч гэсэн наклад чинь ингээ нэг юм бариад идэв юм л да. Ийм дээр явж байгаа. Тийм хэрв та яг тэр накладтайгаа хөдөө гадаа явах юм бол шорон зам дээр өөр одоо юу гэдгийг ус шавхар шавхаатай зам дээр нөөт чинь барихгүй байгаад ингээд аваар услах гарах магадaltaй. Тийм учраас хөдөө гадаа явхаас өмнө заавал одоо энэ наклада шалгуулаараа солиод яваарай. Яг гоо энэ ориг наклад бол энэ Японы номер 1 наклад. Энэ накладыг аваад тавьчихвал та одоо бид нар чинь ингээд нэг юм орж ирсэн наклад гэдэг ингээд янз янзын наклад аваад тавьсан байдаг штэ. Тийм наклад жишээл та 4-ийг солих хугацаанд нэг л накладтайгаа явна. Тэгэхээр та бодоод үзэхгүй да. 4 хямдхан наклад уу нэг сайн үнэтэй чанартай наклад хийх үү гэдэг чинь таны сонголт байгаа. Тэгээд яг OEM стандарт буюу таны машин анх үйлдвэрээс гарахдаа ямар накладтай байсан, яг тэр накладыг энэ Такатагийнхаа оруулж ирээ танд хийж өгөх гэдэг байгаа шүү. За Баянбүрдээс тасгай үсэх зам дагуу Эмо шатгын түгээх станцд байрлах Таката Япон салбгийн Сервис 2 нь байгаа. За нэгдүгээр орол Ларын зам дагуу отгончлон авцруулын баруун талд Таката Япон салбгийн Сервис 1 нь байгаа. Хаул E-Mart-ын салбарын B1 давхар Таката Япон салбгийн Сервис 3 нь байгаа бол Сансрын E-Mart-ын 6 давхарт Таката Япон салбгийн дэлгүүр байгаа. За 10 дугаар оролын E-Mart-ын салбарын B1 давхарт Таката Япон салбгийн дэлгүүр байгаа бол Тэбэдэ андуудын замын урт талд Panasonic-тэй байгаа байрны 1 давхар Таката Япон салбгийн дэлгүүр нь. За дэлгүүр сервис байгаа газар ч гэсэн дэлгүүрүүд байгаа. Тэнчэнээс та наклада авлаа шууд сервисээр нь солиулна гэсэн үг. За ингээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 72 11 11 гэдэг утаснаас аваарай. 72 11 11 Takata Japan Auto Parts гэж латинаар бичээд Facebook руу н орох боломжтой. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар аялал гарахаас өмнө наклада шалгуулаарай гэд Япон чанарыг Такатагаас чанар бол аюулгүй байдал Акебано наклад хамтран аялаж байна. Баярлалаа. За миний үргэх мэдээ. За энэ стай аюу амар юм билээ.
За хойлоо ер нь үе ингээд сонсогчтой ингээд сэрэмжлүүлэг мэдээ өргөдөг штеп. За одоо бас яг тийм сэрэмжлүүлэх мэдээ өргөх гэж шүү. Манайхаа орж ирээд хараарай. За хүзүү хөшөх, нуруу өвдөх, хуян хөөрөх гэдэг нэг тийм жаахан базуулчмаар бариач дээр очимоор үе хүн бүхэнд л тохиолддог тийм үү? Гэхдээ сайн судлахгүй муу хаанг бариач дээр очивол ямар аимшигтай үр дүнд хүрч болохыг одоо хүргэх мэдээ та бүхэнд харуулнаа. За нэг гоё залуугийн зураг гараад байна. Наадах ч 24-5 настай ийм сайхан залуу байсан. Одоо бол зүгээр л амьд өгтөл болсон. За би яштэй те барай хийлгэхдээ угаасаа бид нар чинь байнгын суу ажил хийдэг учраас маш их хөшдөг. Гэтэ би хизэж блоко гаргуулдаг байхгүй ингээд нүгнүүлдэг хүзүү мүзүү тархнах гэл ингээд эргүүлдэг штэ те. Ийм барай бол би хийлэгдэггүй. За 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр одоо би танасыг аваачих чинь. Хүзүү нь өшөж баг зэрэг өвдсөний улмаас 24 настай Америк залуу Джонатан бариач дээр очижээ. За тэр бол спортлог, эрүүл чирэг, найрсаг зантай амьдралын өмнө дөнгөж хүл тавьж яваад жирийн нэг залуу байсан. Тэгэхээр гойч залуу байж. Тийм байна. Гэтэл тэр өдөр Джонатаны амьдрал үрд өөрчлөгдсөн. За бариач хүзүүг нь хүчтэй татсан даруйд яг нөгөө нэг блок гаргаад тарх нэрх гэж дуурайж шин. Ингээд Джонатан гинт таталд өгөөд ямар ч хөдөлгөөн хариу үйлдэл үзүүлэхэ болсон. Айд сандарсан бариач яаралда түргэн саламж дууцсан бол мэдээж тодорхой. Ядж хахад залуугийн тархины судал гимтснээр тархин цус очихоо болсныг анх хүлээж авсан түргэний эмч нар зөв уншилж чадаагүй. Үүнээс олж хугацаа алдсаар нь байгаад бүх зүйл дэндүү оройтсон. Одоо Джонатан хөдөлж бас ярьж чадахгүй зөвхөн нүдэл хөдөлдөг. Бид нар ингээд нүдэл хөдөлж ийн гэж ярьдаг штеп нэг шаартаж марцсныгаа. Тэгвэл яг энэ хүн яг бодит амьдрал дээр яг л ийм байдалтай байгаа. Биеийн бусад бүх хэсэг нь мдээгүй болсон ч эргэн тойрондоо болж буй зүйлсийг бүрэн ойлгодог хിവэрэ байгаа. 10 гаруй жил ингэж шаналсны эцэст хүчил төрөгчийн аппаратаас салгахыг гэр бүлийнхнээсээ хүснэ нь өмнө нь болсон хэргийг дахин сөхөж олон нийтийн анхаарлыг татаад байгаамаа. За одоо энэ залуу ингээд 34 настай тий 34 настай одоо ингээд за болио гэд аппаратаас салгуулъя би үхьяал гэж штэ зүгээр тий. Джонатны гэр бүлийнхэн бариач болон анхны тусламж үзүүлсэн эмч нар гээд энэ хэрэг толботой бүх хүмүүсийн эсрэг гомдол гаргаж шүүхэд өгсөн. Хэрэг оншийг нь зөв тогтоож түргэн арга хэмжээ авсан бол Джонатан өнөөдөр ч ирүүл байх бүрэн боломжтой байсан гэдэг байгаа байхгүй юу? За шүүхээс бариач эмч нарыг буруутаа гэж үзэн Джонатны гэр бүлд 75 сая доллар буюу монгол мөнгөөр 270 тэрбум нөхөн олгосон. Ингэхдээ 9 саяыг нь эмчилгээний зардалд, 20 саяыг нь асаргааны зардалд, 46 саяыг нь сэтгэл санаа бие махбодын нөхөн олгор болгон хуваарлсан. За мөн түргэний эмч Wamaki эсрэг 40 сая долларын зарга одоо хүртэл үргэлжилсээр л байгаа. Хэдий их мөнгөний нөхөн төлбөр авсан ч юу ч бүхэл бүтэн амьдралыг нь гэр бүлд нь хүүг нь орлохгүй нь бол ойлгомжтой. Дөнгөж 24 настай байсан Джонатан спортоор хичээлэлдэг, эрүүл сарвал биетэй, нөхөрсөг нэгэн байсан. Гэвч одоо түүний нэмсгэлэл ор мөргүй арилж ямар ч найдваргүй болсон тул гэр бүлийнхнээсээ өөрийг нь тайван өхүүлэхийг хүсэх болсон. За мэдээж гэр бүл нь түүнийг орхихыг хүсэхгүй байгаа ч өөрийнх нь хүслийг ч бас хүндэтгэх хэрэгтэй байгаа учраас хэрхээ мэдэхгүй ингээд маш хүнд атсан шалаанд орчод байгаа. Үнэхээр өрөвдмөр. Одоо бол бүр видео гарч ин л да. Энд чинь ингэсэн байна. Ерөнхийдөө бол одоо энэ бидний хүзүүг дагаад дээшээгээ тархи руу цусан хангамж өгдөг гол судас явж байгаа шүү дээ. Тэр судасыг бодох гаргах үед тэр судас ерөнхийдөө бүр ингээд нам тасарсан байна шүү дээ. Дээшээ цус явахаа болсон. За тийм учраас нөгөө хүний тархи чи одоо ингээд 100% амьд байсан бол цус очгоо болоод ирэнгүүт агшсаар агаад одоо ингээд баг тархи гээд юм байх юм үлдээгүү тийм одоо эрентгээний зураг үзүүлж яана л та. Харин тий. Одоо тэгээд нөгөө гоё залуу чи нэм гоё цоглог инээдтэй гоё царайлаг залуу одоо ингээд ийм хүн одоо тийм үстэй цаашдаа ер нь юу бүтээнэ гэж юу үзнэ гэж амьдрах уу? Харин тий. Би одоо үхий гэдэг сонголт өөрөө хийж штэ. Ийм л болсон. Яа. Зүгээр амьд үхтэл болчиход байна штэ. Үнэхээр харамсмаар. За сэтгэгдлүүд нь иймэрхүү өөрийгөө бариач гэж нэрлсэн өөдгөө новшнууд ямар ч найдваргүй түргэний эмч нарыг хараал идэг гэсэн байна. Залуугийн өмнөөс харамсаж байгаа ч бариачаа сайн судалж хариуцлагатай хандах хэрэгтэй байжээ. Түргэний эмч нарын хувьд бол залууд ямар ч буруу байхгүй. Бариачаа хажууд жинхэнэ эмч нар байж
үнэхээр аимшигтай гэсэн байна. Гэхдээ энэ нь бүх эмчнэр муу гэсэн үг биш шүү. Жонатны нөхцөл тухайн эмчийн хариуцлагагүй байдлаас болж аимшигтай хохирол учиржээ гэсэн байна. Хүзүү хөрслөө гэд, хуян хөдөллөө гэд, мэдлэггүй, чадваргүй бариач дээр очно гэдэг амьдралаараа дэнчин тавьж байгаатай адилаа. Эмчилгээ, массаж, бариа засал бол хүний биед маш хүчтэй нөлөө үзүүлдэг эмчилгээний арга, сайн судал, зөв сонго, нэр хүндтэй газар мэрэгсэн үн дээр очиод гэсэн байна. За тийм шүү. Үнэхээр үнэхээр одоо энэ ингээл яг харьцуулсан зураг нь гараад ирлээ шүү дээ. Харин тийм. Ийм гоё залуу байсан. Үнэхээр гоё залуу байжээ. Одоо тэгсэн чинь хөөхөдөө те. Энэ чинь бас гайгүй байгаа үеийн зураг шүү. Харин тийм ээ. Бүр ингээ халзраад, бүр ингээ ямар ч үс мүсгүй тэгээд дээрэс нь ингээ шүднүүд нь бүгдээрээ ингээ сулраад доотлын хэдийн шүдэн ингээ нааша давьяага гараад ирсэн. Тийм л нэг өрөвдмөр тэрэгцэр дээр суусан залуу болсон ба шүү дээ. Одоо энэ харалтаа ёо ямар өрөвдмөр юм бэ нэрээ. Ёо би ч гэсэн ийм нөхцөл байдалтай байх юм бол намаа зүгээр өхүүлээд өгөөч л гинэ нэр одоо яах юм бэ те. 10 жил энэ хүн чинь ийм байдалтай байлаа штэ. За Улаанбаатар хотод 18 цаг 32 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Ара комплекс дэмжээ ажиллаж байна. Зархангай аймагт 2023 оноос эхлэн Ара комплекс цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагддаг хамгийн урт хамгийн олон хөтөлбөртэй Ара фестивал 2025 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ зуны хөтөлбөрүүд эхлэхэд бэлэн боллоо. За энэ жилийн хувьд Ара фестивал нь олон хамтлаг дуучид ирнэ. За амьд хөгжмийн Ара лайв музик, за Ара хип хоп фестивал, DJ оркестрт хослолсон Nostalgia Night зэрэг 8 төрлийн шоу тоглолт байгаагаас гадна энэ жилийн хувьд хамгийн онцлог зүйл нь 7 дугаар сарын турш байрлах өдөр тутмын бүгд төртөмжтэй хөтөлбөрүүд байгаа. Үүнд нь Үлэг гөрүүлийн музей, тоглоомын парк, Тэмүүжин хүүхдийн дуур, цэнгэлдэх хүрээлэнг тойрсон худалдаа үйлчилгээ, за Монголын хамгийн урт гулсуур, зиплайн, за Монголын анхны орчин үеийн олон улсын стандарт морин тойруулгын уралдаан, пейнтбол бүгдээрээ Ара фестивалыг энэ зуны аялын төлөвлөгөөндөө заавал оруулаарай. Мэдээллийг нь та Ара Fest гэмээр вебсайтаас орж үзэх боломжтой. Утас нь 8084 33 25 8084 33 25. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Ара комплекс баярлаа. За баярлалаа. За үргэлжлүүлээд анжихыг өргөх дараагийн мэдээллийг хамтдаа сонсъё. За миний дараагийн мэдээ нэг Шавшенкаас оргосон гэдэг нэг лаг кино байгаа штэ. Тэрэн дээр чинь ингээл нэг юм халбгаар чөлөө ханаа ухсаар агаад нүх гаргаад хашир оргодог штэ. Алах жижиг алах. Жижиг алахтай нөгөө библ дотор ийцэн байсан алхаа. Тэгэл ингээд карванда шорогийг авч гараад хайж баяал те. Яг энэ кинорхуу үйл явдал тааж бүсөөрөө иргэсэн юмны төгсгөл нь үнэхээр шогийн л доо. Хөө карантиныхаа доор хөөхөн бас яг нэг юм одоо нөгөө ил гал малын нэг 100 байдаг штэ. Тэр шиг юм ухчих хөөе. За тэгсэн чинь цааталт нь агаар зүлэгч гараад ирсэн юм биш үү? Загоо наад чи бүр шогийн заяа. За нэгийн хоригдлын шоронгоос орох оролдлого яг л инээдийн кино шиг үйл явдал болсон тухай мэдээлэл хүргэнэ. Түүнийг зүгтах биш, шоронд нь улам гүн шигдүүлсэн энэ оролдлого захин орчинд яг одоо шууган болоод тараад байна. За Бразилийн Рио Бранко гэдэг хотын нэгэн шоронгийн хоригдол 32 настай Алан Леандро да Силва. За энэ Силваг Бразилч гэж байхгүй дөө. Иргэчдөөрөө тэмүүлэн орох гэж оролцсон ч ханан дотор гацаад улс орон даяар инээдэм наргааны сэдв болгоод байна. Силва хаанаас олж ирсэн бүүн мэт заяа. Хадаас болон шүүрний иш ашиглан гэж байгаа шүү. За энэ гэхдээ махитл ажилтдаг гар. 2 өдрийн турш өрөөнийхөө ханыг ухсан гинэ. 2 өдрийн дотор шүү. Гэвч эцэст нь яг оргодог дээрээ тулсан чинь нүхний хэмжээгөө буруу тооцоосон юм уу хайшаа юм бүүн мэт. Цээжин хэсэг нь гарсан ч бэлхүүс хөлөнд ханамдаа гацаад нааша ч үгүй цаашаа ч үгүй болж ирсэн. Хүүе яг тэр зураг нь байна. Ястаа нэг бүтлэн бөксөрөө иргэсэн хар шаардлагатай. Уг нь бол янзын ухсан байгаа зү. Тийм байна. Тэгээд нэг жоохон томсохгүй одоо ингээд тэгээ нам гацаас. За. Сүүл рүүгээ залхуу нь хүрсэн л юм байна л да. Йоо. Тэгээд арайд яарчсан. Тэгээ ингээд нэг. За тэгээд Арууд хажигтай зүйл анзаараад яваад очсон чинь гарах гацгүй болсон Силва байж байгаа юм тэрэ. Тэд түүнийг шоодоо инээлсэн ч гэсэн одоо онцгой байдлын албаных нэг дуудаад аврах ажиллагаа явуулжээ. За ханан цэжрээ наалтсан алааныг ханыг нь болгоомжтойгоор цоодон гаргаж авсан. Дараа нь анхны тусламж үзүүлж буцаан
өрөөнд нь хоржээ. Энд чинь одоо ингэ штэ. Орохыг завдсан гэд ялан нэмэгдэн штэ найдвартай. Харуулуудын мэдээснээр хоригдол хадаас шүүр хоёр ашиглан хонгод угсан гэж мэдүүлсэн. Гэхдээ яаж ийм багцтай усныг нь хинч мэдэхгүй байгаа гэсэн байна. За. Шорон ямар нэгэн охирол амсаагүй ч гэсэн удирдлагууд нь аюулгүй байдлаа нэмэгдүүлж хяналтаа чанхадах нь гэж амласан байна. Шавшинкаас оргосон кинон дээрх үзэгдлийг богинохон хугацаанд дуурайх гэсэн оролдлого нь түүнийг чөлөөлөх биш. Харин ч доог дохууны эзэн болгож явсан ялыг нь бүрж хүндрүүлж ирсэн. Орохыг завдсан гэд ял заавал нэмнэ. Тэгнэ ойлгомжтой. Тэгнээсээ гүн үнзгийн суун. Тэгээ хаширч одоо аштаа бол дэглэм нэмэгдэнэ. Жирийн дэглэмээсээ дэшиг чанга руу орно. Орохыг завдсан гэд. За сэтгэлдлүүд нь барилгач нь болцоогүй нэх юм. Хэрэв шоронгоос гарсан бол цементийн компанид ажилд орох байж. Йоо. За шоронгоос суудах гэсэн биш шоронгийн дотоод засалж болчихжээ. Шоронгоос суудах хамгийн бүтлгүй оролдлого шагнал гардуулъя гинэ. За хэрэг тийм шагнал байдаг бол энэ яг л авахаар байна. Йоо. Хоригдол хүн эрхчлөө хүсдэг нь байгалийн зун. Нэг талаараа инээдтэй, нөгөө талаараа эмгэнэлтэй юм гинэ. Тийм ээ тийм. Инээдтэй эмгэнэлтэй. Гэхдээ энэ бол арай залхуурцсан. Харин арай залхуурцсан. Зүгээр нэг жоохон томросгочгод гараа явчихаар байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Энэ гацсан байгаа нь бүр хэлэхт аялгаа байшаа. Энэ гэхдээ арай л хайдаг загимчиж. Энэ том цээж гарчгаад бүкс гарахгүй гэхлээр. Харин тий. Сони энэ тий. Харин тий. За. Яаж ч яахгүй хөрх юмт ингээд юу л түү шившиг төмний шившиг болжээ. За Улаанбаатар хотод 18 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Кафе Паскучи хамтран ажиллаж байгаа. За Кафе Паскучи брэнд 3 дахь салбараа Encanto Orgel супермаркетад нээлттэй хийсэн. За анх одоо бид нар чинь өнгөрсөн 12 сарын 21-нд Кафе Паскучи орж ирлээ. Яармагт нэгдлээ гэж ярьж илаа шүү дээ. За Италийн алдарт Кафе Паскучи брэнд Encanto Orgel супермаркетад салбарынхаа нээлтийг хийсэн. За жинхэнэ Итали кофены амтыг та илүү ойроос илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болсон шүү манайхаа. За Паскучи гэдэг нь 1883 онд Италийн Монте Чириноне гэдэг хотод үүсгэн байгуулагдсан Кафе Паскучигийн гээд одоо дэлхийн 25 гаруй оронд 600 гаруй салбартай ийм кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй сүлжээ брендийн нэр юм байна. За Паскучи бол зөвхөн кофений газар биш, энэ бол кофений урлаг, энэ нөө амьдралын хэв маягийг бүр ингэж үзүүлдэг ийм газар гинэ. За би юун дээр нь очиж үзсэн. Яг нэг тэр нэг юу лээ? Номин United билүү тэнд Номин макро ямар юм бэлээ? Тэнд дээр. За тэрэн дээр нь очиж үзсэн. Гоё юм бэлээ. Нэг тийм юм бусад кофе шопуудыг бодвол нэг тийм айгуу тийм одоо юу гэх юм классик юм. Тийм надад бол айгуу тийм авсаархан санагдсан. Би чинь бас яг дээшээгээ ингээд дэлгүүрлүүн өсөж явангаа харсан чинь Кафе Паскучи энэ талд нь Red Panda гээ хоёулаа зэрэгцээд байж байгаа байхгүй юу? Тийм байлаа. Тийм тэгээд одоо ингээд 3 салбартаа болчлоо гэж. За тэгээд та бүхэн юу салбарууд брендийн түүх кофений амт чанар, десерт, белууны амтлаг мэдрэмжүүдийг одоо мэдрий гэвэл Кафе Паскучиг зориод очоорой. Утас нь 70 1883 70 1883. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Кафе Паскучи хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний хүргэх дараагийн мэдээлэл энэ сте айгүй сонирхолтой юм байлээ. За нэг сургуулийн төгсөлтөөр баахан хоорондоо адилхан хүмүүс алхаж байвал яах вэ? Юу гэсэн юм? Багш нарын ч гэр бүлийнхэн ч гэрэл зурагчид ч толгой өргөм тийм л сонирхолтой үйл явдал Нью-Йоркийн нэгэн ахлах сургууль болсон тухай мэдээлэл хүргье. За Нью-Йорк хотын нэгэн ахлах сургууль энэ жил маш сонирхолтой бас сэтгэл хөдлөм төгсөл зохион байгууллаа. 500 гаруй төгсөгчдийн дунд 15 ихэр сурагч зэрэг диплом гардаа авсан нь олонний анхаарлыг татсан. 15 ихэр. 2 ихэр юм байна тийм үү? 30 хүүхэд гэсэн. Тийм. Ахлах сургуулийн ихэр сурагчид цэцэрлэгт байхасаа л биенээ мэддэг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээ эцэг гэх нь
орон нутгийн эхрүүдийн клубээр дамжуулан бүр ингээ хоорондоо танилцаад тэгээ хүүхдүүдэд цэцэрлэгт хамт байхад нь тэгээ нэг сургуульд оруулсан заяа. Ингээ ихэр хүүхдүүд бага ангиасаа нөхрүүлсэн, зарим нь гэр бүлийн найзууд болсон, хамт бүр амралтаар явдаг болтлоо ингээ тотнсон, бүр сайн найзууд гинэ. Зарим нь хоорондоо үерхэж байгаа шүү дээ. Оо бараг. Тэд хоорондоо бүр групп чаттай бие биенээ дэмждэг юм нягт холбоотой байдаг. За эхрүүдийн ихэнх нь өөр хүүстэй учраас эхрэг гэхээсээ илүү ах дүүс, эгч дүүс шиг харилцаатай байдаг. За надад чинь би зургнуудыг ингээ харсан. Эрэгтэй эмэгтэй эхрүүд ч байгаад байгаа. Эмэгтэй хоёр эхэр байлээ. Эрэгтэй эхрүүд ч ингээ байгаад байгаа. За эхрүүдийн зарим нь тухайлбал Айден болон Холли Манзо Флоридагийн сургуульд хамт сурахаар болсон бол зарим нь тусдаа бие дааж амьдрал эхлүүлэхийг хүсэж байна. За тэдний дунд хиймэл үр тогтоолтоор төрсэн эхрүүд ч байгаа бол ихэнх нь яг гэр бүл нь эхрийн удамтай гинэ. За олон ихэр хүүхдүүд зэрэг төгсөх явдал өмнө нь ч тусрагуул тохиолдож байсан. 2014-15 онуудад 10 ихэр сурагч зэрэг төгсөж байсан. Харин Иллинойс мужийн Винетка хотын ахлах сургуульд 2017 онд бүр 44 ихэр дахиад 3 ихэр хүүхэд зэрэг төгсөж генесийн дээд амжилтыг тогтоож ирсэн гинэ. За, эхрүүд ахлах сургуулаа дуусч хичнээн өөр коллеж сургуульд орж хол амьдрах гэлээ. Тэдний холбоо, түүх дурсамжууд үүр татгалгадан үлдэх нь болох мэдээж гарцаагүй. Сэтгэлдлүүд нь 15 ихрийг ялгах гэж толгой өргөдөг баха. Гэхдээ үнэхээр хөөрхөн санагдаж байна гэсэн байна. Би ч бас эхэртэй. Эхэр гэдэг бол зүгээр хамт нэг өдөр төрсэн хүмүүс бишээ. Бүх амьдралыг хуваалцах онцгой холбоо, өвдөх, баярлах, гунах гэд бүхнийг нь мэддэг, мэдэрдэг. Нөгөө тал нь болсон эхэртэй хайртай шүү гэсэн байна. Нийт хүн амын 1-2% л ихэр байдаг гэхээр энэ хот, энэ сургууль үнэхээр онцгой юм а гинэ. Хамгийн сайн найзтайгаа цуг төрсөн гэдэг юм байлаа. Ихрүүдийг. Тийм тий. Хамгийн сайн найзтайгаа цуг төрсөн гэж. Тэгээд ихэр чинь бол хоёр янз байгаа даа шүү дээ. Хоёр өөр өндгийн эсийн ихэр гээ. Тэр нь хоёр өөр хүүстэй, нэг бол хүүсний ижлэх мөртлөө өөр. Царай мараа жоохон өөр. Нэг нь аавыгаа, нэг нь ээжигээ дөрөөцсөн. Нэг өндгийн эсийн ихэр гэхлээр нэг өндгийн эс бүрлдээ тэр нь хуваагдаад хоёр болоод тэгээд хоёр ч юм уу ингэсэн. Тэр нь бол яг авь адилхан. Усны тусал шиг адилхан буюу те ямар ч ялгах юм байхгүй тийм нөхдүүд байдаг. Миний уншижсанаар бол хамгийн олон нэг өндгийн эсийн ихрүүд 8 ихэр байдаг. Пүүх нэг гэжээс 8 ихэр охин зэрэг төрсөн юм уу? Тийм 8 ихэр охин нэг өндгийн эсийн ихрүүд. Ялахын аргагүй 8 ихэр охин. Яа. Төрсөн байдаг шүү. 8 одоо бүк гэж 8-ыг төрүүлнэ. Йоо бодсон чинь бүр амар санагдсан. Нэг удаа төрлөө алдардхийн 1-2 удаа. Ага цаан запастай гэх. За юм байдаг бах нэ. За. За миний дараагийн өргөх гэж байгаа мэдээлэл. За нэг ууртай өвөөгийн тухай мэдээлэл хүргэнэ. Бид нар чинь ингэдэг штэ нэг за манай энэ өстө хөшрөхлөр өстө дийлдэхгүй зөрүүд өвгөн болно гэдэг. Энэ өстө нэг актер шиг яншаа чавган золондоо өдр гэл нэг ярьдаг та. За тэгсэн яг нэг тийм өвөөгийн тухай ярих гэж байна шүү. За 70 настай өвөө уурлаад юу шалах уу гэж бодож байгаа байж магадгүй та нар. Тэгвэл тийм биш ээ. Энэ өвөө чинь те энэ 70-тай өвөө чинь ууртай өвөө чинь зөгийн чинь өвөө. За. Өвөө зөгийтэйгээ нийлж цагдаа нартай хөдөлсөж цагдаа нарыг хөөрхөн шоколад авсан Испани, Европоор нэг шуугамд хараад байгаа тухай мэдээлэл хүргэнэ. За. Өнгөрсөн баасан гарагт Испанийн Каталон мужийн Сербера гэдэг жижигхэн хотод кино шиг итгээд хэрэг болсон. 70 настай зөгөөчөн өвөө замын цагдаа нар түүнийг хамгаалах бүс зүгээгүй согтуу байж болцсохгүй гэсэн шалтгаанаар зогсоогоод шалах гэж л дээ. Тэгсэн чинь өвгөн ч уурлаад машиндаа байсан зөгөөнүүдэд судлан цагдаа нарын араас дурхирсан хэрэг гарсан. Хүү гэсэн юм шүү. Барьсан юм шүү. Анхны харилцан яриа шууд халуухан эхэлсэн бөгөөд жолооч би ч та нарыг дайрчдаг байж л дээ гэж хашгирсан гэж байгаа юм. За. Эвгүй өвгөн юм чинь. Цагдаа нар түүнээс алкоголын тест авахд 0.38 мг литр гарсан байгаа юм. За эн чинь 0.28 байдаг үлээ. Зүгээр хэвэн гэж үзвэл 120. Тэг 120. За тэгэхээр өвгөн бол ер нь бол согтолтой л байна. Тодорхой хэмжээний согтолтой байна. 0.38 гэдэг бол ингээд давтан тест хийхийг хүсгэд тэр бүрч их уурлаж би та нарыг ална гэж сүрдүүлсэн гинэ. Улмаар өвөө маань тэр нэг алах оролдлогоо бүр боддоор хийсэн бөгөөд бүхээгтэй машиныхаа ард очиод зөгөөнүүдээс судлан цагдаа нарыг хэд хэдэн удаа хатгуулж зүхтгаас аргагүй байдалд оруулсан гэж. Хүү чанга өвгөө энэ.
Цагдаа нар ойролцоох ресторанд орж ам аврагдан нэмэлт хүч дуудаж зугцсан жолоочийг баривчилсан гэж байгаа. За. Гэсэн ч түүнийг удаан баривчлаагүй бөгөөд мэдүүлэг аваад удалгүй судалгаас ор арга байсангүй. Цагдаа нарыг яралтай эмнэлэгт хүргэж тайвшруулах тариа тарьсан байгаа. Ингэжж нөө зөвгөнийх нь хорыг адилгасан. Өнгөрсөн 7 хоногт шүүхээс гэмт этгээдийг танхаан гэмт хэрэгт үйлдсэн хэрэгээр шийтгсэн гэж мэдгдсэн ч их сурвалжууд энэ мэдээллийг бол баталж чадаагүй. Ямар ял оноосын шоронд хорсон юм уу, хориог юм уу, торгосон юм уу, торгоогүй юм уу, торгосон бол хэдэн төгрөгөөр торгосон энэ талаар мэдээлэл бол байхгүй байна. За. За сэтгэлдлүүд нь цагдаа нарын сургалт нь одооноос зөгөөтэй хэрхэн харьцах вэ гэсэн хичээл оруулах хэрэгтэй болж тээ гэж байна. Гэмт хэрэг үйлдэлтэй байгалийн хүч ашигласан анхны экологийн гэмт хэрэг гэж бүртгэгдэж магадгүй юм шүү. Зөв буруу гэж шууд шүмжлэхээс өмнө байгальтайгаа хамт ажиллаж чадсан чадварыг нь үнэлэх ёстой штэ гэсэн байна. За, эрүүл хүн ийм зүйл хийхгүй байхаа зөгийн бол аюултай юм. Тэднийг ийм байдлаар ашиглах нь ёс зүйгүй хүний амь насанд хурж мэдэх эрсдэлтэй алхмаа. Тийм штэ. Хуулийг үл тоомсорлож цагдаа руу халдаж буй ийм үйлдэлийг зүгээр өнгөрүүлж болохгүй. Наадаа өгнөгөө бол заавал шийдэх ёстой шүү. Энэ бол зүгээр тоглоом наргантай нэг өвөөгийн одоо нэг юу гэдгийг зөрүү зан гэдэг өнгөрөх ямар ч бол үндслэл байхгүй шүү л гэж. Тийм ээ тий. Хүмүүс нөгөө нэг гацдгийг энэ өгзөг нь их томол ээжтэй л гэдэг. Өгзөгний дасгал хийгээд ээжтэй гэсэн байт шүү дээ. За би нэг мэдээг гэлзуулчих. За. Солонгосын энэ стоноор өмнө нь хоёлаа нэг бас нэг фитнес дээр ингээд нөгөө настай хүмүүсийг авахгүйгээд бас бүүн улаан хайлан болсон штэ. Тэгээ яагаад авахгүй гэд тийм юм болсонсэн чинь ингээд эднэр ерөөсөө хурж ирээд ингээд дасгалаа гэдгүү зүгээр хов базаад хүн орж ирж байгаа хүн муулаад ингээд сууж идэг гэдгийгсэн штэ. За нүд хийгээд. Тий. За одоо Солонгосын шуугаа өргөх гэж байна. Солонгосын Гёнгийн мөрдөх нэгэн хувийн усан бассейн хэтэрхий хатуу бага орлоготой хүмүүсийг доромжилсан утгатай дүрм гаргаж олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд байгаа юм байна. 6 дугаар сарын 12-нд захим сүлжээнд нийтлэгдсэн нэгэн зурган дээр бассейны дөрвөн дүрм харагдаж байгаа юм заяа. За эхний гурав нь бол угаасаа байх л өстой дүрм. Усан бассейн бол бие угаах газар биш. Хоёрт нь усан сэлэхээс өмнө шүршүүрт ор. Гуравт нь сэлэхтэй усны малгай өмсөх ёстой. За эдгээр нь бол угаасаа ерөнхийдөө нийтлэг тийм зөвлөм шинжтэй дүрмүүд байсан бол сүүлийн заалтанд асуудал тарьсан. Ер нь бол эхний гурав бол бүх бассейнуудын баримтлагдаг зарчим шүү дээ. За тэгсэн чинь дөрөвт нь бассейны усны бохирдол таны орлогын төвшинг харуулдаг гэж бичсэн. За судалгаагаар хүний орлого бага байх тусам ариун цэврийн түвшин нь муу байдг нь тогтоогцсон гэдэг дөрөвдөг дүрмд ингээд нэмэлт болгоо жиж гэж байгаа биччихгүй юу? За усан бассейн энэ мэдээллийг гаргахад юу нөлөөсөн нь тодорхойгүй хэвээр байгаа ч энэ дүрмийг унссан олон хэрэглэгчид ялгуурлан гадуурхсан, үнэмшилгүй, доромжилсан хэмээн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Зарим нь бие угаах соёл бол зөв. Харин үүнийг орлоготой хольж ойлгох нь маш муухай доромжлол гэцгээж байна. За, сошиалд олон дагагчтай нэгэн бүсгүй. Өөрийн сэтгэлдээ хуваалцахдаа Солонгост бие цэвэрлэл шүршүрд орсныхоо дараа бассейн цэлэх нь нийтлэг соёл, зарим эмэгтэйчүүд бассейн явахдаа бусадтай үүнийг сануулж хэлдэг. Эцсийн эцэст бид бүгд усан сэлж байхдаа ус залгих эрсдэлтэй. Би усанд орохоос өмнө усанд ордог хүмүүст бол дурггүй. Гэхдээ энэ дүрэн бол арай л хэтэрсэн орлогоор ялгуурласан байна гэж утсан маа. За, олон нийтийн газарт бусдыг ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхсан мэдээлэл хэлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг бол байнга татдаг. Өнгөрсөн 7 дугаар сард Японы Осака хотын нэгэн ресторан үүдэндээ хятад үйлчлүүлэгчдийг хүлээн авахаас татгалзаж тэднийг бүдүүлэг гэсэн мэдээлэл наасан байсан нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан. За сэтгэгдлүүд нь усан бассейны цэвэр байдал миний орлоготой ямар холбоотой вэ? Өөртөө цэвэрлэгээгээ сайн хэрэгтэй штэ. Олон хүмүүс усанд орохгүйгээр шууд усан сан руу ордог нь үнэнч ингэж бичих нь хэрээс хитрэн гэсэн байна. Энэ бассейн баян хүн орвол ус нь бүр цэнгэр туяатай шанел өнөртэй ус шиг болдог бахтаа гинэ. Сүүлийн сэтгэл ёстой шаг. Зэвүүн байгаа сте. Тийм байна. Шүршүрд орохдоо шээдэг хүнтэй хамт усанд орно гэж бодоход эвгүйч хүнийг орлогын төвшөнгөөр бос ухамсараар нэмжих ёстой байстэй гэсэн. Энэ бол яг хэлж байгаа байхгүй тий. Яг ер нь бол ингэдэг штэ тэр нөө би зүгээр ийм юм бол харж л байсан. Үүдэндээ ингээд бассейн тэр бол бүр гадаа байдаг паблик бассейн байсан л да. Гэхдээ тэрний үүдэн дээр шүү дээ ингээд нөгөө нэг тэр чинь заавал хөлөөрөө туулдаг холормынтай амар холормынтай ус дээрээс нь ингээд холормын цацдаг бас юм коридороор гарч иж цаана ордог байхгүй. Тэгвэл хүн орохоос өмнө ингэж
спирттэй хөнгөр арчиж хардаг. Аа. Тэгээд жоохон асуудалтай гэж үзсэн юм бол дахиад усанд ороод иргээ явуулдаг. Тийм бассейн үзчихсэн. Тэр бол шудраг байгаа байхгүй. Тэгээд за уучлаарай таны бие чинь ингээд угаалт жоохон дутуу байна. Дахиад усанд ороод иргээ. Тэгтэл чинь тийм үстэй. Та орлого муутай байгаа бол манай бассейныг бохирдуулах нь тодорхой шүү гэсэн маягтай ийм юм бол доромжил болчихж байгаа юм да. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 23-ны даваа гарагийн 4 зүгийн шугар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугах тусам нягтлах сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Кафе Баскучи за мөн аялалт гаргаас өмнө наклаатаа шалгуулаарай гэд Япон чанарыг Дакатагаас чанар бол аюулгүй байдал Акабена наклаад хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа анчаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3